сайн байцгаана уу? Ингээд Викигийн номын сан влогийн маань 2 дахь дугаар эхэлж байна. За надад танилцуулах маш олон ном байгаа учраас би влогоо орох хугацааг нь харьцангуй ойрхон тавьж байгаа. Тэгэхээр та бүхэн богино хугацаанд сонирхолтой номнуудын тухай мэдээллийг авах боломжтой. За энэ дугаараараа би Монгол зохиолчийн номыг сонгосон. За миний номын сан дотор уран зохиол, за баримтат, түүхэн гэх мэт маш олон төрлийн ном байгаа учраас өмнө нь би уран зохиолын ном сонгосон учраас энэ удаадаа би баримтат номыг сонгохоор шийдлээ. За миний найз мөнгөний бичсэн хадгаламж өлсөхөөс эхэлнэ гэх хэмээх энэ номыг өнөөдөр би танилцуулахаар сонгож авсан. За яагаад энэ номыг сонгож авсан бэ гэхээр бараг жил хагасын өмнө би ажлынхаа хүнээс энэ номыг санамсаргүй аваад уншаад амьдралдаа олон сайхан өөрчлөлтийг хийсэн. Дараа нь би мөнгөнтэй танилцаад номыг уншаад надад ямар сэтгэл төрсөн, ямар өөрчлөлт гарсан тухай хэлсэн. Тэгээ дараа нь хамгийн ихний гарсан үр дүн гэх юм бол би мөнгөний зааснаар мөнгөө хадгалаад гэр бүлээрээ аялалд явсан. Яг ковидос өмнө аялалд явж таарсан. Тэгэхээр тэр аяллаа үеэр хэрэгэлсэн миний тэр мөнгө бол энэ номноос сурсан аргаар би хадгалж цааш нь хийсэн мөнгө байсан. За яг гарчиг нь бол хадгаламж өлсөхөөс эхлэн гээд заавал хадгалахын тулд өлсөх хэрэгтэй юу? Эсвэл сайхан амьдрахын тулд заавал хадгалах хэрэгтэй юу гэх мэт олон сонио асуултууд та бүхэн төрж магадгүй. Ном дотроо их сонирхолтой бүтцтэй. За мэдээж зохиогч өөрөө номоо хэрхэн бүтсэн тухай гарна. За амьдралдаа тохиолдсон олон сонирхолтой бүтэлгүй явдлуудаас уншигчтайгаа хуваалцсан байгаа. За номын хамгийн гол зүйл бол яагаад бид мөнгө хадгалах ёстой вэ гэдэг талаар маш энгийн аргаар өгүүлсэн. За дотор нь бол ерөнхийдөө 6 дансны арга гэдгээр хадгалах тухай тайлбарлсан боловч яг цаад утга нь бол мөнгөө эв хэцэгцтэйгээр хариуцлагатайгаар хадгалж үзээрэй, хадгалж сураарай гэдгийг уншигчтай хэлэх гэж оролцсон болов уу гэж би харсан. За 6 дансны арга дотор бол хид хідэн төрлөөр ингээд ангилчихсан тийм миний гэр бүлийн хэрэгцээний хадгаламж, за эсвэл зугаа цэнгэлдээ зориулж хадгалдаг хадгаламж, за хөрөнгө оруулалт, эсвэл өдөр тутмын хэрэгцээ гих мэтэр ингээд хадгалах аргууд байдгаа гэж хэлсэн. Гэхдээ яг зургуулангийн зэрэг нээгээд зэрэг олон газар данс нээн гэдэг бол санхүүгийн сахилга батаас гадна хүнд бас маш их төвчээр шаарддаг юм билээ. За хамгийн түрүүнд миний хэрэгжүүлсэн арга бол аяллаа данс байсан. Аяллаа данс бол мэдээж үр дүнгээ өгсөн. Надад үнэхээр таалагдсан. За аяллаа дансны дараагаар бид нар зохиолч мөнгөнийг бид байгууллага дээр авчирч санхүүгийн эмхцэгцийн тухай хамт олондоо яриа авсны дараагаар за яг тэр ярилцлагын үеэр мөнгөн уран бүтээлийн дансны тухай ярьсан надад бас их таалагдсан. Тэгээ яг тэр ярьсны дарааханаас нь би тэр дансыг нь бас хэрэгжүүлж үзсэн. За мэдээж уран бүтээлийн дансаараа буюу өөрийнхөө хийж буй зүйлээсээ олж буй орлогоо цааш нь хийгээд дараагийн зүйлийг бас бүтээж болох юм байна гэдгийг тэндээс ойлгоод та бүхэн анзаарсан бах саяхан миний хэвлэлтээс гарсан энэ номоо би уран бүтээлийн дансандаа хийсэн хадгаламжийнхаа мөнгөөр хэвлүүлсэн. Тэгэхээр уншсан зүйлээ амьдрал дээр шууд хэрэгжүүлж болох хэд хэдэн боломжууд уншигчдад байдаг. За өглөө эрт басах, эрүүл хооллох, эрүүл зөв амьдрахаас гадна яг л бидэнд хэрэгтэй байдаг мөнгө төгрөгөө хэрхэн зохицуулах гэдэг аргыг бас уншаад шууд хэрэгжүүлж болдсон байна гэдгийг би өөр дээрээ туршиж үзсэн болохоор та бүхнийг энэ хадгаламж өлсөхөөс эхэлнэ хэмээх энэ номыг уншаад үзээрэй гэж хэлмээрээ. Тэгээд бидэнд санхүүгийн сахилга батын талаар маш зэгцтэй сонирхолтойгоор өгүүлсэн мөнгөн найздаа баярлалаа. Тэгээд энэ влогийг үзсний дараагаар олон залуучууд мөнгөний тухай, хадгаламжийн тухай бодоосоо хэмээн бодсон юм аа. Тэгээ бүгдд нь баярлалаа. Энэ удаагийнхаа Wikis Library влогийнхаа
2 дахь дугаараа өгөр өндөрлж байна. Тэгээ та бүхэн энэ одоо мэдээллийг, номын тухай мэдээллийг бусдад түгээхийг хүсэх юм бол миний YouTube channel-ыг subscribe хийгээрэй. Тэгээд дараагийнхаа номоор та бүхэнтэйгээ удахгүй уулзцгаая.